2005 онд бол бид бас нэг хамгийн анх 5 хүний Менделснийхин тэгшааг тэмдэглэж өгсөн. Энд бол төрийн сойрхолд ардын жүжигчин Цагааны цэвэрлэгийн Менделсний 100, за ардын жүжигчин Цэндээхүүгийн Менделсний 100, ардын гавьяач жүжигчин Баточрын Менделсний 100 жилийн Менделснийхин 100 жил байгаа. За бас ардын жүжигчин Ханц Сүрэн, гавьяач жүжигчин Мижид Дорж нарын одоо Менделсний 90 жилийн тохиосон ийм жил байсан 2005 онд. Тэгээд бид энэ хүмүүсээс анх Алтан үеийнхнийг бид мартахгүй нэртэй ийм хүндэтгэл ёсны үйл ажиллагааг зохион байгуулж одоо тэр цагаас хойш дөрөвгөө хэллээ. Өөртөө Монголын одоо театрын урлагт зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байсан залуунаас авьяас чадвар, хөдөлмөр бүтээл ер нь л одоо хумсгарт амьдралаа Монголын хэн цагийн мэрэгжлийн одоо театрын хөгжилд өөрийнхөө одоо хумсгарт амьдралаа зориулсан. Нийтдээ 2014 оныг одоо хүртэл бол 78 одоо уран бүтээлчийн Менделснийх нь болоод насных нь одоо тэгшааг тэмдэглэсэн байна. Тэгэхээр театрын урлагийг бол одоо нийлбэл урлаг гэж ингэж одоо театр судлаачид, төвчид, онолчид үздэг шүү дээ. Тэр утгаараа бол энэ Монголын театрын урлагт нийлбэл урлаглын болвол үйлчлэгчээс ахуулаад театрын захирал хүртэл жүжигчид, найруулагчид, зураачид одоо олон ажил мэргэжлийн хүмүүс ажиллаж байж сая одоо уран бүтээл бий болдог шүү дээ. Тэр утгаараа бол бид нэр энэ Менделснийх нөгөө насных нь тэгшааг тэмдэглэхтэй бол ер нь театрын одоо үйлчлэгчээс ахуулаад театрын захирал хүртэл ямар хүмүүсийн 80 гаруй жилийн түүхэнд бишплээр өрөөсөн тэр хүмүүсийнхээ одоо тэгшааг тэмдэглэдэг. Тухайлбал энэ жил одоо театрын боловсон хүчнээр шаард 70-аад онд ажиллаж байсан. Одоогор бол хүний нөөц шүү дээ. Дэндуга Менделсний одоо 90 насны тохиолж бид нар бас энэ бүрэлдэхүүнд харуулж насных нь тэмдэглэж байгаа. 1914 онд миний эцэг Долгорын дэндвийн Менделсний 90 жилийн ойг одоо хамт ажиллаж байсан улсуудтай хамт ингэж тэмдэглэж байгаад хязгааргүй баяртай байна. Ингээд чадрынхаа хамт олондоо бол баярлснаа илэрхийлж байна. Ах トゥ өөр хөөхд бидний зүгээс тэр үеийн төлөөлөлөөс бол яах вэ? Энэ бүр дэндвийн ядуу сүрэнгөө бол театр урлагийн үүсгэн байгуулахад санаачлагчаар болсон юм одоо түүхэн байдаг. Мөр дэндвийн ядам сүрэн театрт эрс өөрчлөлт хийсэн хүн гэж судлаачид үнэлдэг. Ядам сүрэн 1904 онд Хинтээ аймгийн нутагт их шавын зайсан мөр дэндвийн хүн болон төржээ. Зөвлөлт улсад дорн техник судлах сургууль төгссөн. Ардын гэгэрүүлэх яамны шийдвэрээр 1936 оноос улсын төв театрын дараагаар ажиллаж байсан. Үргэлжилсэн үг жүжигийн зохиолч. Ядам сүрэн 1933 оноос театрын жүжигчдэд улс төрийн хичээл заах болсон цагаас театрын урлагийг сонирхох болсон юм. Жухам театрт хандах болсон үедээ тэрээр шүүх яамны дэд сайд улсын прокурор байлаа. Харин 1937 оны сүүлийн улирал хүртэл тэр Монголын үндэсний хувьсгал уран зохиолчдын холбооны дарга, улсын төв театрын дарга, үндэсний соёлын зам сэтгүүлийн эрхлэгч байлаа. Тийм ээ. Цоочтой хаалганы цаана Халахын Баатар зэрэг жүжигүүд бичсэн. Анхных нь 1934 онд зохиолчдын холбооноос эрхлэн Жанжин Сүхбаатарын дүрийг тодруулан гаргахад зориулан зарласан уралдаанд 3 дугаар байранд шалгарсан Халахын Баатар жүжиг. Энэ жүжигийг 1936 онд Донорвын намдаг театрын тайзнаа найруулан тавьсан түүхтэй. Ядам сүрэнгийн театрт жинхэнэ хувь нэмрээ оруулсан цаг нь 1935-аас 37 онуудад театрын дарга байх үе юм а. Энэ хугацаанд театрын хөгжил зогсонг байдалд ороод байсныг тэр эрс өөрчилсөн юм. Энэчлэн жүжигчдийг сахилгажуулан мэрэгшүүлэх, соёлжуулах тухайд тодорхой ажил зохиосноор театрын уран бүтээл эрс дээшилсэн бөгөөд театрын хамт олныг нэгэн жигд урагш давшуулсныг онцлон тэмдэглэл зохино гэж Шинэ Монголын шинэ театр намдон их зохиолч, найруулагч Донорвын намдаг бичсэн юм.
1940-од он. За энэ үед Монгол улсын маань урлаг соёл, утга соёлын гол цөм төв нь болж байсан улсын төв театрал гэхэд тухайн цагийн нийгмийн эрэлт шаардлагад нийцүүлэн түүхэн баатарлаг, эх орон цэдэвтэй үндэсний жүжигүүд болон тухайж ярих юм бол Мандахай Цэцэн хатан, Амар санаа, Шаргал Янгорон хаан, Цогийн Идэр нас гэсэн ийм жүжигүүдээс гадна зөвлөлтийн хүний мөн чанарыг харуулсан Константин Семеновын Намайг хүлээж гэдэг юм уу, замун Оросын асуудал гээд олон орчуулгын жүжигүүдийг найруулан гаргаж үзэгч олонныхон хүртэл болгож байсан ийм он жилүүд байгаа юм. Ийм учраас бид энэ удаад Монгол улсын ардын жүжигчин ард олноон Ленин дамдаа гэж алдарсан Дамбын дамдын суран Ган Мэндэлсний 100 жилийн ой. Мөн алдарт гавьяа жүжигчин, найруулагч Навааны Дугар Санжаа, Ахмад жүжигчин Эчин хорлоогийн Бат Жаргал, Ахмад жүжигчин Загдын Долгорсор нарын үндэсний 90 жилийн ой. За тэгээд ардын жүжигчин Мэнд Баяр, алдар суутай жүжигчин Дашин Цэнэмбүү, жүжигчин, найруулагч, урлаг судлаач Батсүхийн Зориг, жүжигчин, найруулагч Ёндан Жамцын Батсүх, мөн жүжигчин Дэвдэнгийн Баатар хүү нарын Мэндэлсний 70 жилийн ойг хамтдхан театрынхаа хамт олон урлаг соёл дуртай үзэгч таа бүхэнтэйгээ хамтран энэ тэгшөөгийн энхүү ёслон тэмдэглэж байгаамаа. Ийм учраас бид театрын түүхийн бас нэгэн хуудас эргэж байгаа энэ 2014 оны өндөрлөгөөс эдгээр алдарт жүжигчдийн тухай үзэгчдэйгээ хамт дурсан санаж энэхүү нэвтрүүлгийг зориулж байна. Монгол улсын ардын жүжигчин Дамбын дамдын сүрэн 1914 онд Түшээдхэн аймгийн Дарханчин бангийн хошуунд төрсөн. Амгаланбаатар дахь ардын баг сургуульд сурч байгаасаа уран сайхан татагдж, төрөлхийн авьяастан хөтлөгдөн ший жүжигийн бүлгэнд дэлсэн явуулын жүжигт оролцсон тоглож байсан гэдэг. 1930 оноос Амгалангийн Жанжинсүх баатрын нэрэмжит клубт, 1938 оноос Цэргийн театрт, 1944 оноос Улсын төв театрт ажиллах болсон байна. 1951 онд Улсын гавьяат жүжигчин, 1966 онд Монгол улсын ардын жүжигчин цол хүртсэн. Явлаа. Суу. За. Сонин юутай байна да? Хүрээнээс бичиг ирсэн. Бас тоглох гэж явдал болно гэж бодоод хүрэлцэх хэмжээгээр нь хөлөөлчихлаа. Дамбын дамдын сүрэн буюу амба. Амба бол их өвөр бүцхэн асар өөртөө хадгалсан зарчимтай их дэгтэй их ухаантай хүн байгаа юм. Тийм учраас тэр бүхэн насаараа дамдаа нам тэрийг удирдагч Ленин мэн тоглосон хүн. Энэ бол хүн ямарваа нэг юм хийхэд тэр мэрэгжлийг эзэмлэхээс гадна тэрийг бүтээх хүн гэж байх ёстой юм. Тэр хүнээрээ бол амба гайхамшигтай хүн байсан. 3 цаг үеийн Ленин хийцэн энэ сайхан нэр алдрыг хүлээсэн хүн амьдралдаа ямар их энгийн, ямар их даруухан, ямар сайхан залуучууд бидэнтэй найз нөхөд шиг ханддаг, бидэнтэй тоглодог, хошин шог, тоглоом, айсид ямар гоё хүн байсан гэж санаж байна. Ямар нэгэн олон тэмдэгний карьер болж нэг ингэж чэйж түнхэлж явдаг. Тийм үү? Тэр нэр сүрийн дор хүн гэдгээ байнга авчирдаг хүн гэдгээрээс амьдрал донд явж идэг ийм хүн. За тэгээд дараагийн олон сайхан дүрүүдийг та нар мэдж байгаа шүү дээ. Бидний хүндэлдэг ард түмний хүндэлдэг сайхан дүр бол магсрын дүр, төмний нэг юм магсар. Ямар гоё энгийн тэгээд хүний төлөө гэсэн тэр гоё сэтгэл, тэр гоё дүрийг ард түмэнд бүтээж өгсөн ийм байдаг. Тэгээ амбагийн нэг онцлог бол өөр ингээд хүн бодохтой таазан дээргээ тоглоход энэ хүүхнүүдөө ингээд тоглохоор нэг алиа марцсан хүн болов гэж бодохоор үгүй тийм биш.
хоёр одоо талтай гэж би боддог. Нэгдүгээр шог хошин зохиол, а нөгөө талаар нь даруу удирдах хүмүүсийн дүрдэг энэ тоглохоор их даруу болдог. Тэгтээ тэр хүн би тийм хүнгээд албар хаад өвжгнөөд энэ тэн сургаал айлдаад нэг сүржигнээд явдаг улсууд биш. Дув дугуй тотроо бодоод нүдэрэг зэрвсхийг дандаа би боддгийг энэ хүн өөрийнхөө тухай дандаа боддгийг юм шиг байна. Өөрийгөө дүгндэг юм шиг байна. Өөрийгөө яаж явахаа тодорхойлдог хүн юм аа гэж. Маш их энгийн тийм даруухан тийм хүн байсан. Тэгэл театр тайзан дээр гарахаараа л дуутаа шуудаа тийм хөөрэ баясгалантай хүн болдог ийм хүн байсан. Жүжигчин байхын тулд ямар байх хэрэгтэй бэ гэдгийг над дандаа сургадаг байсан. Кинонд ч жүжигдэж удирдлагуудын дүрд тоглоход миний багш байсан хүн. Тэр хүнд байх чанар, тэр хүн бол баянч байж болно, ядууч байж болно, хүн байдгийг бидний удирдах байгаа улсууч тэрийг л гаргах хэрэгтэй шүү гэж хэлдэг байсан шүү. Хортой би тавтай. Гэхдээ миний амьдралын Урдгийн болгоод сагсуу байж болохгүй шүү. Юм мэдхгүй шиг байжгаад гаргаа тоглоод шин сонин байдгийг гэж сургаж байсан юм да. Тэгээ жүжигчин боллоо гэдэг чинь үндсэндээ шал ондоо юм болж байгаа юм биш шүү дээ. Тэр дүрээр тэр дүрд байх ухаан оюун сэтгэлээр амьдрахыг л хэлнэ. Энийг бол манай амбаа чаддаг хүн байсан. Одоо амбаа нэг ясаар миний анд нөхөр уран бүтээлийн анд эцэг шиг хүн байсан шүү дээ. Би насаарсаа нэг харамсдаг бөөр хийв. 80 насны яваад би ингэж хийх гэсэн чадлаггүй нас барсан. Тэрэнд би харамсдаг. Амбаага би дандаа өгөөлдөг, санддаг, хайрладаг ийм шүү. Хөөх юмд. нэг дэвшгэрээ нэг дүнгээр гээдэг болж байна. Дөрөв дөрхөл юу ах болж? Амбагийн бие муудаал ер нь болохоо байлаа гэдгийг би мэдэж эхэлсэн л дээ. Амбагийн бие муудахаас нэхлээд би настал шудаас нэхлээд уулзсан. Одоо аюунгаа эд чинь цөм удаа тэнгэртэй хальцсан шүү дээ. Тэгээд аюунгаа, гомсурангаа, долго сургуунд сурвалжилж ирээд 96-нд насаараад өнөөдөр хүрээд би олон жил хүмүүстэй ингээд сурвалжлал хийж энэ материал цуглуулсан байна л да. Тэгээ өнөөдөр энэ 100 насныхны ойдоор энэ ном манд бүтээж одоо гарч байгаад би их баяртай байна. Тэгээд энэ номд ингээд амбагийн ингээд дурсамж ингээд хүмүүсийг яаж хахад Дамдасран гэдэг хүн чинь ер нь хүн талаас хий юм бэ? Ямар хүн юм бэ? Тийм ээ, ямар авьяас чадaltaй хүн бэ гэдгийг нөхдийнх нь чин сэтгэлийнх нь ярианаас энэ одоо номыг уншаад би хүмүүс одоо Дамдасран гэдэг хүний одоо ерөнхий одоо төлөв заанд гарах болов гэж бодож байна. Одоогоос 50 жилийн өмнө юу манай Амбаа Дамдасрангыг 50 насныхан ойг тэмдэглэж байх тэр цагт театрын одоо нэгэн үеийн алдартай уран бүтээлч жүжигчид мөн эдний мөрийг залган гарч ирсэн авиа сүлэгт одоо хожимын алдар цуутай жүжигч болсон тэр залуу жүжигчид Дамдасрангойд жинхэнэ чин сэтгэлийнхэн мэндчлэхээ ерөөл болгож одоо илгээж байсан алтан үеийн одоо алдартай жүжигчид энэ ардын жүжигчин Дэвчвгийн Ичин хорлоогой одоо Дамдасран дайн Мендэснийхэн 50 насны ойгоор ийм одоо дурсамж дурсгалан өөрийнхөө гараар бичсэн дурсгалын үгтэй зураг наасан одоо ийм тийм ээ чин сэтгэлээсэн ажил хэрэг болгож жинхэнэ одоо уран бүтээлийн анд нөхөртөө ийхүү одоо дурсгаж байжээ манай алтан үеийн алдартай жүжигчид. Дамдасрангой 50 насны ойн бас тэр баярт өдөр гомсрангой бас мэдлэгээ өгөөчжээ. Энэ жамс дарга тоглосон дүрийнхээ зургийг нагаад дээр нь уул шугамндан чиний 50 насны ойд халуун баяр хөргий итгэж болон жүжигin жамц гомсрон гэдэг ингээ гар үсгэн зурсан байх шít.
өвгөн найз Жорж Дамдын Сүрэнгой хаан 50 насны ойд оролцохоор охин Кейт чинь ирж байна. Таньдан амьдралд чинь сайн сайхныг хүсэн ажилд чинь амжилт хүсье. Минь дүүшка гэж юу? Өнөө алдарт жүжигчин, тайз дэлгэцийн авиаслыг жүжигчин Батнасангийн дастава. Сайн байна уу Магсаргай гэж. Таны 50 насны ойд оролцохоор би Улаанбаатараас ирлээ. Ванганы Төмний нэг киноны гэрэл бэ дастава. 1964 он гэвчсэн. Олондон алдартай Бөмбөр ногоон буюу улсын төв театрт олонний харааг булаасан 3 сайхан долгор сүрэн ажиллаж байсан гэдэг. Тэр 3-ын нэг нь уран сайхны сургуулийн драма ангийг төгсгсөн Загдын долгор сүрэн байж. Ер нь тэр цагийн театрын сайхан бүсгүүчүүдэд шин цагийн сэхэтэн залуус хайр сэтгэлэн илэрхийлж шүлэг зохиолон илгээх юм уу? Эсвэл хөгжмийн зохиолч яруу найрагчид нь дуу шүлгэн зориулан бүтээж байсан ийм цаг байлаа. Чухам хүү төв театрын сайхан бүсгүүчүүдийн нэг Загдын долгор сүрэнд Хинтийн өндөр хаанаас ирсэн Найралдууны ангийн Лувсан шарав гэж өндөр борохрох үү? Хайр сэтгэлэн илэрхийлж хансхийн жаргал эдлэхийг хүсэн мөрөөдөж өдрийн бодол шөнийн зүүд болж явахт нь манай төв театрын зарим хууччул үгүй Найралдууны Лувсан шарав бас их санаатай гэдэг нь гэж ирээд ил талда ярьж байсан гэлцдэг юм. За миний ээж Загдын долгор сүрэн 1924 онд төрсөн. Багасаа дээр 2 ахтай эгчтэй юм айлын баг хүүхэд байсан. Тэгээд одоо төв хүрээ хот одоо энэ төв хот юмда Улаанбаатар хот гэсэн хуучнаар тийм ээ. Одоогийнхоор. Тэгээд 16 хүрээгүй байхдаа багш одоогийн төв дэлгүүр гэд одоо их дэлгүүр гэсэн үг юм да тийм ээ. Одоо энэ нөгөө барилгачдын талбай тэнд байдаг. Тэнд кастчаар одолдогчаар ажиллаж исэн байгаа. Тэгээ манай ээж бол ер нь залуудаа одоо тэр үеийн хүрээний сайхан хүүхнүүдийн нэг байсан. Одоогийнхоор ярих юм бол мис байсан гэж ярьдаг. Ямар сайнда ардын жүжигчин Бэрвагой дурсгалд байдгийг. Тэр төв юу дэлгүүрлөө байн очдөг байсан гэж байгаа. Ээжийг харахаар зөвхөн л одоо ээжийг л очиж харахаар тэгээ очиод зүгээр нэг мандлины цохор авчгаал босаад явдаг байсан гэж Бэрвагой өөрийнхөө дуртгалд бичсэн байсан. Тэгээ ийм сайхан хүүхэн байсан. Тэр өөрийнхөө сайхан хүүхэн байсан жишээгээр сайн ээж, халамжтай хань, сайхан эмээ, ач зээнэрийн сайхан эмээ байсан. Тэгээ олон сайхан уран бүтээл тойрвсон. Ээжигийн нэг гол чанар бол ерөөсөө өөрөө ингээд настаа болоод хэвтэрт ороод ингээд би муутсан байхдаа ч гэсэн урлагийнхаа тэр сайхан чанар, урлагийнхаа тэр сайхан юу ерөөсөө алдаагүй. Үргэлж тийм нэг сайхан сэтгэлгээгээр үргэлж сайхан юутай. Тэгээ өөрөө бас ээжигийн бид нар ч одоо гэхээс дөрвөлээ шүү дээ. Манай том ах, би одоо том охин, тэгээ миний дор 2 дүү би. Маш их сайхан сэтгэлтэй, хүнд их тусархаг. Тэгээ аливаа юмыг ер нь их цэмцэрхэж ингэж цээрэлдгүй тийм хүн байсан болоо гэж боддгийн. Тэгээд ээж бол ерөнхийдөө их хүн ямар байдгүй. Их хүний одоо тэр нандин сэтгэл бүхнийг шингээсэн. Одоо зүгээр л одоо гэр доторх уур амьсгалыг хүртэл зохицуулж чаддаг. Ямар нэг одоо эвгүй байдлыг зөрчилдөөнж гарах юм уу нэг тиймэрхүү юм байхад бүгдийг ингээд юу яж чаддаг тийм сайхан одоо ухаанаар бүгдийг зохицуулж чаддаг тийм сайхан ээж байсан. Тэгээ өөр одоо сайхан дуртгалууд бол зөндөө бийлдэ ярих юм бол зөндөө л байгаа. Тэгээ одоогор бол нөгөө менежергээр ярьдаг шиг ерөөсө бүх зүйлийг зохицуулдаг. Зөндөө олон уран бүтээл хийсэн, зөндөө олон сайхан жүжигүүдэд тоглосон, зөндөө кинонуудад тоглосон. Тэр кинон дотроос нь бол Нандин Эрдэнэ бол ерөөсө яг ээжийн өөрийнх нь дүр. Ерөөсөө л Нандин Эрдэнэ ээж тоглодог шүү дээ. Тэр бол ерөөсөө яг л ээжийн дүр ингээл 2 охинтой, охиныхоо төлөө, хүүхдүүдийнхээ төлөө яаж зүтгэж гинэ гэдгийг бол яг тэр дүрээр нь яг л ээж өөрөө л байгаа юм шиг. Ер нь яг өөрөө л тоосол та гэхдээ л бүр яг л ээжтэй л гэж бодогддог байсан. Манай дулмаа идэж уусандаа таргалж гүйцэлээ. Тий тоногч гисэн бэлтгэл сургуулаа хийнгээд л урждор яваад өгсөн хүн. Тэгээ ээжийн бас нэг тийм их нандин чанар бол их тийм юмд их тийм чамин ханддаг. Ер нь өмсөх зүгтээ хүртэл чамин ханддаг. Дээлийг хүртэл их дончтой хийлэгдэг.
одоо энэ захны одоо юу эмчээр энтрийг те аюу тийм зохицуулж их гоё хийдэг. Кинонд явж хахад зөндөө тийм янз янзын бэрхшээл, саад бэрхшээл тэгэл зарим нь болохгүй юм зөндөө л тохиолдож исэн гэж ярьдаг байсан. Сайн байна уу хчээ? Сайн. Нараа байгаа болов? Шөнө болохоор авгаагаа санаа юу? Их вадүдээгүй нэртэй хүн шиг эмзэг сэтгэлтэн байдгүй юм шүү. Та нар сайн хүний бизээ гомдох. Эмэгтэй хүний гомдохороо зээч хийдэггүй. Цогчин бодоггүй. Одоо бодоход би ер нь их аз жаргалтай, их сайхан урлагийн хүний гэр бүлд одоо өсөд төрнө гэдэг чинь бол одоо маш их одоо юу гэдэг энерги нөгөө дүүрэн гэж одоо ярьдаг юм уу, маш их сайхан тийм их цагаан одоо уйлсан ч гомцсон ч тэрийгээ дорн тайлж чаддаг. Тэгээд одоо тийм их хязэж тийм их айхтар стресс байхгүй, тийм их гоё цагаан цайлган, тэгээд их гоё одоо өөрсдөө их гоё авч явдаг тийм хүмүүс байдаг юм. Тэгээ би ер нь энд их бахархдаг. Тэгээд намайг багдуулна зөндөө л олон хүмүүс манайхаар ирээд сайхан хүртэл ер нь ингээл аавыг өнгөрөн хүртэл би энэтэй ерөөсөө хязгаарч холбоо таслаагүй. Тэгээд тийм байхад их л ер нь л их сэтгэл маш сайхан хүмүүс л байдаг л гэж боддог. 1944-өөс 63 оны хооронд театрын тайзнаа тавигдсан Мандхай цэцэн хатан, Шаргаголын 3 хаан, жаргалыг хүссэн мөнхөө, Далан худалч, Тожоо жолооч, Тэр талд, Ателло, Кремлийн цаг зэрэг бүхэл жүжигүүдэд оролцсон тоглож, цагааны цэгмэд, Даш цэвгийн эчин хорлоо, Дэндвийн чимэд осор, Чимэдийн долгор сүрэн, Дүндвийн цэвэн жав, Дамбын дамдын сүрэн гээд нэгэн үеийн алдар цуутнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан юм а. Сүүлд барилгачдын соёлын ордонд мэрэгчлэрийн ажиллаж байгаад насныхаа тэтгэврт суусан байдаг. Хуучнаар Богдхан уулын аймаг Халиугчин Морлзон хошуу. Одоогийн Төв аймгийн Лүн сумын нутаг Хөшиг хайрхан уулын өвөр Хатан туулгалын эрэгт мэндэлж хожимоон Төмний нэг кинонд бүтээсэн дүрээрэн Өгөр толгой гүрсэд хэмээн ард олондон хайрлагдан хүндлэгдсэн Монгол улсын гавьяа жүжигчин, найруулагч Навааны Дугарсанжаа, ардын жүжигчин төрийн шагнат Дагвын Ловсон Шарууга хоёр Идэ залуугаасаа үерхсэн уран бүтээлийн сайхан андууд явжээ. Дугарсанжаагаа бол цагтаан дууны шүлэг төдийгүй жүжигийн зохиол бичдэг, өөрөө найруулдаг, гол дүрд нь гардаг. Ер нь уран бүтээлийн нөхдөөн бүтээлийн зөв сайн үйлд өдөөн хөтөлдөг ийм элдвтэй сайхан залуу явж. Нэг удаа ховдоос хотод ажиллаар түр ирээд байсан Дугарсанжаа найруулагч Ловсон Шаруугатай уулзаж, чи Алтай улсыг үзэж улаан даваагүй байна. Ямар юмных нь хөгжмийн зохиолч гэдэг юм. Алтайд оч гэж шууд тулгаж хамт явъя гэж уриалан дууджээ. Үнэхээр Дугарсанжаагаа анд нөхөрөө зөв үйлд өдөөсөн байлаа. Луу яаж өөрөө сонирхолтой байж. Маргааш нь урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга болдтой уулзаж ховдод очиж ажиллах сонирхолтойгоо хэлэхэд шууд талархан өгтөж тэр дорн шийдвэр гарган томилолт өгчээ. Ийхүү Дугарсанжаагаа үл мартагдахын хувь тавилантай их хүмүүсийг тэр цагт зөв өдөөж Монголынхан урлагт буян үйлснэ нь тэр байлаа. Тэгээ бит хоёр одоо нэг жил гарын жил 6 сар болсон юм шиг байна дээ сургуульд. Тий. Эхлээд бид нэр чинь урлал гэдэг жүжиг сургууль байхдаа хийсэн. Бидэнд одоо ийм тийм юм урлаг ийм байдаг гэж одоо бидэнд хэлэх завтай ч хүн байгаагүй, багш байгаагүй бид. Эхлээд тайзан дээр жүжиг тоглож олон сайхан дүрнүүдийг бүтээж манай үзэгч түмний зүрх сэтгэлд оногшин үлдсэн ийм байгаа. За кинонд гэх юм бол өдий төдий олон дүрнүүд бүтээсэн. Тэрнээс одоо бүр нэр өөртөн нэр болсон ийм дөрвөл өгөртлгой гүрсэд гэдэл андахгүй манай кино үздэг хүн болгон мэдэх
ийм байдаг л да. Волейбол бүрсэд минь ад дуусгахад ийм хүн ирэх гэж. 18 цаа татмын. Хожмон ардын жүжигчин Эрдэнэтийн оюунган дурсаж бичснээр бол 47 онд Нямын цэгмэд хөдөө томилолтоор ажиллах болж туслах найруулагчгүй болсноос өөрөө нь дур сонирхолтой бөгөөд бичиг үсэг сайтаагаар нь Дуур Санжааг туслах найруулагчаар ажилуулах боллоо гэж бичсэн байдаг. Яг энэ чухам үед Дуур Санжаагаа найруулах ажилд хүч авьяа сансорж улмаараа хүүхэд залуучуудын тэрвийн хүүхдийн театрын найруулагчаар олон жилийн турш ажиллаж олон сайхан жүжигүүдийг найруулан тавьж жүжигчдийн бүхлбүтэн үеийг найруулагчийн урахуанаараа хөтлөн дагуулсан ийм алдартай, өгөөжтэй жүжигчин хүнд их юм бодогдуулах их суурийг тавьж өгсөн сайн найруулагч явжээ. Нөхөр Дуур Санжаагаа бол манай хүүхэд залуучуудын театрыг бүрэн хөл дээрээ босож бүрэн одоо юу гэдгийг мэрэгжлийн хувьд одоо нэлээд өндөр түвшинд гаргаж ирэхэд Дуур Санжаагаа их үүрэг оруулж үүсгэсэн ийм хүн юм. Ямар ч мэрэгжлийн, ямар дээд мэрэгжлийн гадаад дотоод өссөн дээд мэрэгжлийн найруулагч нараас юугаар ч дутгаа аргагүй найруулдаг олон жүжигүүдийг манай тавьж манай театрыг олон түмэн үзэгчдийн дунд нэрд гаргахад одоо их том үүрэг гүйцэтгсэн гэдгийг дахин хэлэхтэй байна. Хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Аавар дээр хачин эргүүлсэн уншил болчиход Би чиний аавыг хизээ тоглохгүй гэсэн. Тийм учраас чи өөрөө би ядаж сонсголоор энэ миний эцэг юм гэж юу гэж бодож яв. Айхтар хэлж байгаа шүү дээ гэж бодож яваарай. Хэрвээ тийм байсан бол энэ кино байхгүй болоо шүү дээ. Миний гинийн байгааг сайн муу хүн ойлгодоггүй юм. Тэр л энэ гүрсэдийн шоу шүү гэж хэлж байсан. чи ганц төрсөн хүүхдээ тэр чин чүтэж миний нэрдээ би сэтгэлдээ чимдийн чим бат. Юу н гайхамшигтай ухаантай хөө. Бас ухааны хүн гэж боддог байсан. Яг л тоглох уулын чадвар янз бүр байлаа гэхэд тэргээр урлагт мөнгө хөрсөн. нэрээ боддгүй гэдэг. Антин ах トゥ угаа зовход яана. Өдөө усан охиноо хайрладаггүй. Чам шиг ингэж явдаг эцэг гэж байна. Чи ч одоо юу гэж үгтэй байна. Миний ээж Эчин Хорлогийн Батжаргал 1940 онд урлагийн сургууль төгсөөд жүжигчнэр төгссөн байгаа. Тэгээд жүжигчнэр төгсөөд драмын театрт одоо ажилд орсон. 40-од оны сүүл 50-од оны ихээр бол ер нь гол дөрүүдэд бол орж тоглож исэн. Ер нь жүжигчин хүн болгон энэ ширээний уншлаган дээр их сайн суух ёстой юм аа. Дагалдан жүжигчин ч гэсэн одоо тэр ширээний уншлаган дээр их сууж их юм мэдэж авдаг. Яг тэгвэл найруулагч, туслах найруулагч одоо тэр уншлага дээр дөрүүдийг хуваадаг, тэр дөрүүдийн мөн чанарыг олдог, диалогийн одоо тийм ээ харилцан ярианы одоо шинж төрхийг одоо тодорхойлдог. Тийм учраас тэн дээр сууж ээж жүжигчин хүн их юмыг олж авдаг. Тэрэн дээр суухгүй бол жүжигчин одоо бас жүжигчний хувьд одоо уран чадварын хувьд дутмаг болдог гэдэг тийм одоо ойлголтыг бол ээж маань одоо ярьдаг байсан. Өөрөө жүжигчин хүн учраас. За ээж маань болохоор ер нь бол театраас нэг хэсэг одоо холдсон. Яг гэвэл их сургуульд одоо завсарлсан тий нэг хэсэгтээ завсарлаад их сургуулаа төгссөн одоо утга зохиолын
ангийг төгсөжсэн одоо тэгээд утга зохиолын эрхлэгч хийжсэн энэ театрт утга зохиолын эрхлэгч хийж байхдаа ээжийн бас нэг гавьяа бол энэ архивыг бүрдүүлж өгсөн байгаа байхгүй юу? Яг утга зохиолын яг архив ямар байх ёстой, тий урын сангийн архив ер нь ямар байх ёстой, урын сангийн эмгцэг бүх зохиолуудыг бүрдүүлж өгсөн. Гаднаас байхгүй зохиолуудыг олж ирээд ингээд бүгдийг эмгцэгттэй болгож өгжсэн болвол энэ бас яхахгүй ээжийн одоо бас оруулж исэн театр тий өөрөө утга зохиолын тий заалгацсан тэгээ тэрийг хийж исэн ийм нэг асуудал байгаа. Чи итгэж энэ охиныг номч мэдгүй маш таньдгүй хүн болох байх. Харин тэр гинди янжмаа хоёр чинь аргагүй нэг малчин ус байгаа юм да. За бас Бацүхийн зориг гэж эгэл даруухан мөртлөн эрдэм ухаанаараа тодорсон энэ эрхэм Монголын театр урлагийн судлаачид дундаа өөрийн нөр хичээнгүй хөдөлмөр оюун мэдлэгээрэн шалгарсан ухаалаг сайхан байдлаараа үлгэр дуурайл соёл урлагийнхны нэгэн үеийн аргагүй л сор болсон сайхан хүн байлаа. Энэ бүхнийг түүний бичиж нийтлүүлж туйрвж байсан өгүүлэл номод хохимолууд эрдэм судлалын бүтээлүүд нь бэлхэнэн гэрчилдэг юм аа. Монголын театрын одоо урлаг судлалыг өндөрт өргөсөн Бацүхийн зориг. Тэгээ жүжигчний хувьд бол яндангийн жүжигийн халтрын дүрд гайхамшигт тоглосон шүү. Тэгээ зоригоо бол багасаа их уян зөөлөн хүний үгэнд оромтгой одоо манайхаар бол томоотой л хөвгт байсан л багшийн нүдэнд л тэгж харагддаг байсан баг. Миний хувьд. За тэгээ тэр үед нэг өдөр кино үйлдвэрээс ирээд нэг герман хүн ирээд бас одоо манай оператор уртнаас хоёр ирээд оюутны чинь сони одоо кинон тоглуулнаа сонгож авна гэдэг. Тэгсэн нэг хүүхэд авсан чинь зоргоо. Тэр бол Алтан өргөө кинонд. Эхлээд нэгдүгээр курст байхдаа Алтан өргөө гэдэг киноны сүмбийг ороод тоглосон. Мэргэрт үгийг сонсцгоо. Танай нөхний заяаны хань болох залуу ир зүүн гарт нь хөрвөл нүд орно. Жүжигчин, найруулагч, урлаг судлаач, жүжигийн зохиолын орчуулагч Бацүхийн зориг 1944 онд Дундгой аймгийн Дэрэн суманд төрсөн 1963 онд Улсын багшин дээд сургуулийн анхны кино драмын ангийг төгсөж жүжигчний мэргэжил эзэмшсэн 1963 онд Улсын драмын театр жүжигчин 1967-аас 82 онд Монгол телевизэд ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч 1982-аас 85 онд соёлын яамд мэргэжилтэн хилцсийн дарга 1985-аас 90 онд Москвагийн Луначарскийн дэрэмжид театр урлагийн дээд сургуульд орчуулагч, мэргэжлийн багш 1990-ээс 94 онд соёл урлагийн их сургуулийн сургалтын албаны эрхлэгч 1994-өөс 2001 онуудад Улсын драмын Эрдмийн театрын даргаар ажилласан юм. 2001 онд дэд профессор, Оросын холбооны бариадуулсан урлагийн гавьяа зүтгэлтэн цол, 2003 онд урлаг судлалын шинжлэх ухааны докторийн цол тус хүртсэн. За хожим энэ зоргогийн бас амьдрал нэг үе их соён үйлдэлтэй байсан юм. Дараа нь өөрийн дараачийн анги төгссөн Цэнямбу гэдэг манай алдарч жүжигчтэй гэрүүл болсон. Дашин Цэнямбу гэж тухайн цагийнхаа театрын тайзыг эзэгнэн төрсөн авьяаслаг жүжигчин байсан. Дөнгөж 10 дугаар анги төгссөн тэр бүсгүй авьяасаар гойд байсан. Дуу хоолой нуруу туруу сайтай хамт тоглоход эвлэгхэн хамтран тоглогчийн тоглолтын нам баяст хурдан нийцэж чаддаг ийм их мэдрэмтгий жүжигчин байсан. Тэр хар санаа хайр сэтгэл жүжигийн Луизад Б. Фердинандд наадаж нийгмийн бурангуугаас болж хоёул хорвоогоос халихаар шийдэн аяганд хор найруулж хайрт бүсгүүдэн уулгаж байгаа тэр хэсэгт маа уу энийг уу гэж хашгиран гарынхын шуунаас атгаж авахд хамаг үеийн салганан чичирч байдагсан. Түүний тоглолт дараагийнхтаа давтагддаггүй боловч өөрчлөгддөг байсан. Мөрөн дээр тавьсан гар нь хүртэл
заавалжгүй нэгийг өгүүлэх бөгөөд өөр жүжигчтэй дараа нь тоглоход тэр нь өгүүлэгдээд байдаг байсан. Цээнжин буутай хамт ядаж ганц ч болгоно жүжигтэй хамтран тоглосон гэж би яасан их хүснэ вэ? Гэвч тийм хувь дутажээ. Тэр одоо байхгүй. Алтан тайзан, аваал нөхөр, алаг хүрээн, анд сайн уран бүтээч нөхдөн үүр дорхиод тэнгэрийн орноо заларсан. Нээсэн хөшиг хаагдаагүй байхад нэрэн тэр явжлаа гэж үү? Дутуу орхисон түүний хувийг дуусгаж хэн гүйцээх болж байна гэж ардын жүжигчин Лолин Жамсарн жив өөрийнхөө дурсамжийн номонд өгүүлсэн байт юм а. Тэр бол ер нь авьяас хөдөлмөр чанар хувийн зохион байгуулалтаараа гайхамшигтай. Ер нь Монгол эмэгтэйн эрмэг, зоримог, ийм шулуун шууд ийм дүр тоглохдоо л цээн ямбог сонгож авдаг байсан. Өөрөө яг дүртэйг адилхан. Одоо цээн ямбогчийн минь одоо уран бүтээл танддаг хандлага нь бол нэг тийм цоглог, хурцсал, эрмэг тийм л талаас. Тэр талаас бол надад их ойрхон байсан болоо гэж боддог. Ягаад гэвэл би бас тэр талдаа их тийм миний зан аашны хувьд ч гэсэн цээн ямбогчийн тийм нэг хурцч гэдэг юм уу, шийдвэр гэж юмсан. Тэр тал нь битэрийг бас их ойртуулсан байхаа гэж би боддог. Тэр талаас надад туслах юмсан гэж цээн ямбогч юм боддог байсан болов уу гэж би бодож явдаг байхгүй. Тэгээд ахыг албанаас нь бас намаас нь хөөжгөн. Харин ч хөнгөн тусчтэй. Дэвдэнгийн Баатар хүү 1944 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1967 онд Улсын багшин дээд сургуулийн кино драмын ангийг Арднаа Эренцэн Нуруу нарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн. 1967-оос 1985 онуудад Улсын драмын Эрдмийн театрт, 1987-оос 1994 онуудад Армийн театрт жүжигчнээр ажилласан байна. Манай сүүн зоод чинь бичиг үсэг үндэхгүй 11 хүн байдаг. Өвчтэй, шалтгаантай өндөр настангуудын хасаад 6 хүн болж байгаа. Маргаашнаас эхлээд чи Баатар хүмүүс Монголын театрын урлаг олон сайхан дүрүүдийг бүтээж өгсөн. Эхийн тал гэж жүжиг бий. Тэрэнд Баатар хүү энэ дамдын бид гурав тэрнийг үзэгдэл байдгийг. Сүрлэн толгойт, годил толгойт гэж сүрлэн толгойт нь Баатар хүү, годил толгойт нь би. Бит хоёр байсан. Тэгээ тэр одоо жинхэнэ бэряхтай байна гэж бас судлаа шүмжигдэх нар ярьдаг л байсан тэр үед. Тэгээ бид гурван юу бол их л нэг одоо баргад нэг үзэгдэл явдаг. Тим яадаг. Тэрэнгүрээ их яасан алдарсан Баатар хүмүүс дараа нь одоо Инжгүй хүүхэн гэж бий. Инжгүй хүүхэнд одоо Крандир шив гэдгийн дүрд бол маш сайн тоглосон. Одоо манай ардын жүжигчин төрийн шин сувдатай энэ зэрэгц тоглосон шүү дээ. Крандир шив гэдэг дүрийг хачин сайхан бүтээсэн. Тийм ялцгай, тэгсэн мөртлөө их дээгүр, зиндаанд байх дуртай ийм дүрийг бол бүр онцгой сайхан бүтээсэн гэж би боддог. Баатар хүүтэй би театрт орохоос өмнө хамт ажиллаж байсан. Эхлэл гэж кино хийсэлдээ өөрөө тийм зөөлөн хэрнээ уран бүтээл хийж байхдаа ямар ч бэрхшээлээс шантардаггүй, тийм хатуу үгэнд гомддоггүй. Баатар хүмүүс цаашдаа 70, 80, 90, 100 хэдэн зуун жилчгсэн хойч үе минь дурсаж явах болтугай гэж өрөөё. Энэ гал битгий унтраасаа үргэлж энэ ахмадуудын хангалыг үргэлж одоо дэврээж бадрааж яваарай гэж хойч үеийн бүх уран бүтээлчтэй би хүсэн өрөөё. Өргөё. Ямар чадалгүйчтэй суух шүү дээ. Хайр сэтгэлтэй суун шүү дээ. Бас тэгээд хүч чадалтай түүгээрээ жүжигчний гэж юу юм жүжигчний мэрэгжлийг эзэмших гэж юу ч мэдэхгүй л хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгээ энд ирэхэд минь дээр маань нэг тийм сот исэн
хоёр үсээ боочсон сотисын дэрүүлсэн нөгөө юута надад яг л одоо хөдөөний хүүхдүүд юу гэхээр нэг тийм өргөсөн ботго байдаг шүү дээ. Нэг юмнаас өргөсөн ботго нэг тийм ботго нүдтэй шүү дээ. Манай мэдээ шүү дээ. Тийм хүүхэд харагдаад содон харагдаг. Хотын хүүхдүүд бидэнд их сонь сага харагддаг л байсан л да. Өө энэ тийм хүүхдээ энэ тийм. Тэгээ нэгдүгээр ингэж байхасаа л бид хоёр үерхэж эхэлсэн л дээ. Төгсөөд бид хоёр минь хоёр маань кинонд хойрлогдгийг. Би театрт хойрлогдгийг. Тэгсэн сүүлд нь гинтхэн минь хоёр юунд хойрлогдох болоод театрт хойрлогдох болоо. Бид хоёроос нэг дор очих нь гэж баярлал тэгвцэл хоёр гараараа ингээл биений алгадалцаал бөөн баярвал тэр биенийгээ тэрч авчихсан. Тэгэл дараагийн театрт 1963 онд бид хоёр ирсэн. Бид бас ч одоо анхны дийд мөрөгчлөлтэй ийм жүжигчд болж ирж байгаа шүү дээ. Тэгээ манай минь дээр бид тэр чин театрт очиод дандаа голоор илүү залгаж авсандаа эмэгтэй голоор илүүдэд авч нэг хэсэг одоо эмэгтэй голоор илүү тоглодог. Тэгээ минь дээр тэрийг та ерөөсөө тослох дүрийг голдог, дандаа голоор илүүдэд тоглодог хоёр гэж ингэж байсан та. Тэгээ бидний өмнө цээнэн бүгд нэг сайхан жүжигчин театр залуу жүжигчин байсан. Тэгэл биднээс ер нь үл тэнгийн ингээл залгаж ороод Эрдэмийн театрынхаа сүүлийн 50 жилийн уран бүтээлийн түүхийг бүтээсэн дөрөв дээрэн бичлсэн эрхэмсэг энэ хадагтай. Эмгэнэлт, инээдэмт, уянгийн, драм, түүхэн, орчин үеийн гээд бүхэл цаг үеийн үндэсний болон дэлхийн сонгодог жүжигүүдийн ихэнх голдруудад тоглож, авьяас бэлэг, ур чадвар, ухаан сэтгэлийн шингээсэн дөрөв дээрэн өөрийн урын сангаан бүтээн цогцлоосон юм а. Одоо сайхан бүтээсэн дөрүүд ард түмний сэтгэлд хүрсэн дөрүүд би дэлгэцэн дэх жаргал даахгүй зовлонгийн одоо Сүндрия Баатар чи ер нь яг санаатай хүн. Сугтаа хоёрыг би мэдэн шүү. Юу чи? Би чи юу хэлэх гээд юу хэлж байна? Шившиг юм биш үү те. Шившиг. Арич хитэрч байна шүү. Чиний санаанд таарахгүй юм надад байдаг л байх. Тэгтээ би бүсгүй хүний хувьд жаргал зовлон даах ноён нуруутай явах юмсан гэж бодсоор үдээ хүрсэн. Аричтэй хүнд ч нэг жаргах нац гэж байдгийн байгаа бидтэй. Манай минь дүүр их төвчээртэй. Айгуу тийм хатуучилтай. Би одоо тэргээр манай эренч нар багш шилдэгээс байх юм минь дүүрийг хүүх минь дүүр үнэхээр хатуучилтай. Одоо ёстой минь дүүрээс өөр хүн байсан болоо гэдэг нэг хайтг гарлаа. Өрөөчл яваад байдаг байхгүй. Их тийм гүргэр гэх юм уу. Амьдралд бол их гүргэр тийм хүн штэ. Минд баярын гих додотголтой эрх дураараа томоогүй хүн гинэн хонгор бүсгүй анхны хайр дурлалтайгаан учирсан залуу хүүхэн амьдрал үзэж төлөвшсөн гэрийн эзэгтэй эрдэмтэн мэрэгэн багш эхорон намар түмнийхэн төлөө тэмцэгч хувьсгалч эрхэмсэг их хайтан ажилч хичээнгүй баатар малчин эмэгтэй эмч ээж эмээгээд тайз дэлгэцийн 200-аад дүрийн дийлэнх нь буюу эерэг талын зөв талын дөрүүд нь илүү жин дархан тодорхойч бас мандахойч эзэн хатан киноны юнгэн хатан эдлэх ёсгүй эрх тележүжгийн бадамлын хой хатан гээд үзэгчдийн сэтгэлд үлдсэн эгдүүцэн эдгээд эсрэг дөрүүд ч бас цөөнгүйг нэрлэж болох юм аа. Хүүхдүүд дээр очиод ирээ та. Тэгээд Яндон жамцын Бацүх 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963 онд Улсын багшин дээд сургуулийн кино драма ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. 1963-аас 1970 онд Улсын хүүхэд залуучуудын театрт, 1970 оноос Улсын драмын эрдэмийн театрт жүжигчин, туслах найруулагчаар олон жил өрөвдөлтөд ажилласан. Бацүх бол найруулагчаас гадна, туслах найруулагчаас гадна их сайн жүжигчин байсан гэж би боддог. Жүжигчний ангид 63 онд
сураад төгссөн манай анхны төгсөгчдийн нэг шүү дээ. Тэгээд багш нь одоо Вангангуай, Лодой Дамбугай энэ төр бол хачин их магтдаг. Сайхан биетэй, сайхан царай цэстэй, ур чадвар өндөртэй ийм одоо жүжигчин болно. Их сайхан жүжигчинтэй болно гэж ингэж ярьдаг. Ийм одоо сайхан жүжигчин байсан. Та нар чинь биднийг мартаад байх шиг байна да. Баяраа. Нацаг дорж гэж тэр найруулагч надад би Батсүхэд яагаад хайртайг чи мэдхүү гэж асууж ирсэн. Тэгээд би юунд нь хайртай байдгийг хүнд хизээч энэ хүмүүс санаж байгаагүй дандаа хүний өмнөөс хүний амжилтын өмнөөс баярлаж байдаг. Яг өөрийнхөө амжилт шиг ингэж баярлаж байдаг. Хүн ингээд одоо алдаа дутагдал гарахад яг өөрөө хийсэн юм шиг ингэж гутарч байдаг. Хүнд хэлий гэсэн үгээ ямар ч өнгөлөлт, далдлалт, янз бүрийн гоёл чимэггүйгээр шууд хэлдэг. Энэ одоо зан нь намайг ингэж өөртөө татдаг. Би энэ хүнд тэрэнд нь их хайртай байдаг гэж надад хэлж ирсэн. Одоо тодхон санагдаж байна. Соёл хүн төрлөختний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн сонголог жүжгүүд, үндэсний зохиолчдын шилдэг жүжгүүдийг театрынхаа тайзнан амьдруулж, дэлхийн театрын хөгжлийн төвшөнд хүрсэн мэрэгжлийн театрын урлагийг Монголд үүсгэн хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж бүтээж ирсэн үе үеийн ахмад уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг эргэн харахад үнэхээр хайрлан хүндэтгэх, баярлан багтах сэтгэл өөрийн ирэхгүй төрдөг билээ. Энэл эгэл төрөхт эрхэм малдарт хүмүүсийн маань театран гэсэн чин сэтгэл, урлаган гэсэн хүчин зүтгэлээр орчин үеийн Монголын театр урлагийн эхлэл тавигдаж, улмаар хөгжин бэхжиж, хөгжлийн шин өндөрлөгт хүрсэн юм. Манай театр уламжлалан сайн хадгалж, тэр хэрээрэн түүнээсээ суралцаж, улмаар хөгжүүлэн хүч сэлбэж байх ёстойгоо цаг ямагт ухаарч ажилтдаг юм. Монгол жүжигчний баялаг өв уламжлалтай ийм сайхан театрыг хойч үе үдэндээ сэтгэл итгэл дүүрэн хүлээлгэж өгсөн. Театрын урлагийн төлөө сэтгэл зүрх, амьдрал, авьяас бэлэг, ур чадвараа харамгүй зориулсан энэл ахмадуудаа мэндэлснийхэн тэгш дүүрэн бахаргалт ойг тохиолдуулан норм ихийн ёслож хүндэтгэлийн дээдэн зориулж байна.